Сайн байцгаана уу? 25 оныхоо 26-аас 30 дугаар тестийг тайлбарыг оруулъя. Ингээд 26-аас эхлээд ажиллая. Дараах зурагт үзүүлсэн рефлексийн нумаас завсрын нейроныг сонгорой гэсэн байна. За биднээс асуусан зүйл нь завсрын нейрон байгаа. Тэгэхээр уг зурагнаас бүгдээрээ завсрын нейрон олохны ингийн тулд эхнээс нь буюу A-ээс E хүртэл бүтцийн хэсгүүдийг багшина. Нэг бүрчлэн тайлбарлая. За E өвдөл E өвдөл хоёрыг ажиллах юм бол нэг нь эхлэл нөгөөх нь төгслөл байх гэдэг. Өөрөөр хэлэх юм бол E өвдөл бол гаднаас мэдээллийг хүлээж авч байгаа. Жишээлх юм бол амт байлаа гэж бодъё. За энэ амтыг хилний амтлах булцуу дээр байрлаж байгаа рецепторууд хүлээж авна. Тэгэхээр E өвдөл өөрөө юу вэ гэхээр рецептор маань болж өгч байна гэсэн үг. Угтаа бол энд нэг юм рецептор байлаа гэж бодоход энэ дээр давсны молекул очиж сууснараа бид нар шовг амтыг эсвэл тухайн энэ рецептор дээр ирж суусан сахарыг бид нар чихэрлэг амт байна гэж ялгаж өгнө гэсэн үг хань тий. Тэгэхээр рецептор мэдээллийг хүлээж авслаа. Одоо хүлээж авсан мэдээллээ цаашаа хувирган дамжуулдаг. За юу л хувиргах вэ гэхээр буюу цочролыг мэдрэлийн импульс рүү шилжүүлж өгдөг. За ингээд шилжүүлсэн байгаа мэдээллийг B гэсэн дугаартай мэдрэлийн ширхэг төв мэдрэлийн тогтолцоо руу дамжуулна. Гадаад орчноос яг ямар мэдээлэл авсан түүнийгээ төв рүү дамжуулна гэсэн үг хаана тий. За тэгвэл ингэж рецепторээр буюу хүлээн аваараар мэдээллийг хүлээж аваад цааш дамжуулж байгаа буюу захаас төв мэдрэлийн тогтолцоо руу мэдээллийг дамжуулж байгаа учраас төв рүү тэмүүлэх афферент ширхэг гэж нэрлэдэг. Ширхэг. Бидний хамгийн сайн мэдэх нэршил нь мэдрэхүйн нейрон. Тэгэхээр төв рүү тэмүүлэх ширхэг, эсвэл афферент ширхэг, эсвэл мэдрэхүйн нейрон аль нь ч байсан гэсэн чи нөгөө мэдээллийг одоо нугас болон тархилуу дамжуулаад байгаа нейроныг бол хилээд байгаа юм байна. Буюу мэдрэхүйн нейрон маань байх нэ гэдгийг бодох нэ. За тэгвэл би маань мэдрэхүйн нейрон маань байж тарлаа. За бичиглэл мэдээллийг захаас төв рүү дамжуулсан тийм ээ. За дараагийнхан эхлээд бүгдээ D-ийг үзье. За D-гээр нөгөө явсан мэдээлэл маань боловсруулагдаад одоо яг юу хийх ёстой вэ гэсэн командыг E болох хөдөлгөөний идэрхтэн лөө дамжуулж өгдөг ширхэг байна. D маань. За тэгвэл E маань хөдөлгөөний эрхтэн буюу одоо эффектор гэж нэрлэдэг. Одоо гүйцэтгэгч эрхтэнч гэж нэрлэнэ. За энд юу багтах вэ гэхээр нэг бол булчин байж болно. Нэг бол булчирхай байж болно. За E эффектор байхны тэгвэл D-ийн түрүүн хэлсэнчлэн хөдөлгөөний сая бие үсгээр тэмдэглэгдсэн мэдрэхүйн нейрон захаас төв рүү мэдээллийг дамжуулж ирсэн тий. Тэгвэл энэ тохиолдолд төвөөс зах руу мэдээллийг дамжуулж өгнө гэсэн үг. Хөдөлгөөний нейроныг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ гэхээр төвөөс зүхтах эфферент ширхэг гэж нэрлэдэг. За E-ийг ойлгоод авцсан, B-ийг ойлгоод авцсан, D-ийг ойлгочихсон. Одоо тэгвэл C ерөнхийдөө бол бидний хаагаад байгаа хариултын эзэн болж таарч ин тий. C өвдөл маань завсрын нейрон байж таарлаа. За тэгэхээр энэ нейрон маань яг зурган дээр харагдаж байгаачлан мэдрэхүйн нейрон мэдээллийг хүлээж аваад төв рүү дамжууллаа. За зөрүүлээд хөдөлгөөний нейрон гүйцэтгэгч эрхтэн лөө командыг өглөө. Яг энэ хоёрын хооронд байрладаг мэдрэлийн хэсгийг завсрын нейрон гэж нэрлэдэг байна. Тэгэхээр завсрын нейрон тарих болон нугасанд байдаг бор бодисанд агуулгаддаг. Тэгээ мэдээллийг боловсруулахад маш чухал үүргийг гүйцэтгэдэг эс байгаа. Тэгээд маш сонирхолтой мэдээлэл юу вэ гэхээр бид нар ямарваа нэгэн байдлаар хүнд хэцүү ч юм уу эсвэл аюултай нөхцөл байдалд ордог штэ тий. Тэгвэл энэ тохиолдолд яадаг вэ гэхээр нугасны тушинд шууд хариу үйлдэл үзүүлэх ийм чадамж
завсрын нейроны оролцоотой явагддаг гэсэн үг байхгүй. Жишээлбэл халуун зүйлд хөрөнгөутаа бид нар маш хурдан гараа татдаг. Түүний дараа яг нэг тэр түлэгдсэн ч юм уу те өвдөж байгаа мэдрэмж нь ирдэг. Тэгэхээр энд юу болоод байна гэхээр тархинд очихоосоо төрүүлээд урдад нуугдсанд маань мэдээлэл маань боловсруулагдаад аюултай нөхцөлөнд одоо гараа тат гэдэг команд маань хөдөлгөөний эрхтэн рүү очно гэсэн үг. За ингээ хөдөлгөөний эрхтэнд очсноороо нуусны төвшөнд хариу үйлдэл үзүүлээд аюул нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалж байна гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл 26 дээр бүгдээрээ одоо ямар ч төрлийн зураг орж ирсэн. Энд манай хин гэдэг гаднаас зүгээр те хатгах чинь. Тэнгуут энд арьсан доор мэдээж рецептор тэр даралтыг тэр өвдөлтийг хүлээж авч байгаа рецепторууд байж таарна. За рецептортэй хэсгээс мэдээлэл хүлээж авч байна гэдэг нь сенсори буюу мэдрэхүйн нейрон байж таарна. Мэдрэхүйн нейрон болон хөдөлгөөний нейроныг холбосон хэсэг нь завсрын нейрон. Энэ бол заавал нуусанд ерөөд бол байрлаж өгдөг онцлогтой. За тэгээд нууснасаа цаашаага завсрын нейроноос үргэлжлээд хөдөлгөөний нейрон гарч ирлээ. Хөдөлгөөний нейрон маань гүйцэтгэх хэрэгтэн буюу эффекторт одоо командыг хүргэж өгдөг. За ингээд булчин агших болон сулрах байдлаар жишээлх юм бол хариу үйлдэл үзүүлэх нэ. За нуусны хэсэг дээр бор бодис нь дотор талдаа ийм эрүүл хэвшиг бүтцийг үүсгэж байрладаг. Цагаан бодис нь гадна талдаа байрлаж өгдөг онцлогтой. Бор бодисонд мэдээлэл боловсруулах тэр бүх процесс явагддаг буюу мэдрэлийн эсийн их бие нь бол байлж идэг гэж үздэг. Харин цагаан бодис нь мэдээлэл дамжуулах үндсэн зам болдог буюу сэртэнгүүдийн нийлбэрээс үүсдэг. За ингээд 26 дахь асуултын зөв хариулт C өгдөл байлаа. 27. Зарим халдвар төвчнүүдийн нас баралтын 2002 оны дэлхийн мэдээг хүснэгтэнд үзүүллээ. За нас баралтын шалтгаан гэсэн чинь дох буюу дархлал олдмол хомсдол. За энэ бол яг өвчнийх нь нэршил байгаа тийм. За HDHV гэдэг нь болохоор хүний дархлал хомсдлын вирус буюу дохыг үүсгэгч вирус нахны. За сүргээ үүсгсэн байна бол амархан үүсгсэн байна. Нас баралтын тоон саяар буюу дох дээр 2.8 цагтай, сүргээ дээр 1.6, ол амархан дээр 0.6 тийм. За нийт нас баралтын эзлэх хувь нь дох дээр 4.4-тэй, сүрээ дээр 2.7-тэй, ол амархан дээр 1.1-тэй. Үснэгтээс харвал 2002 онд бактерийн халдвараар хичнээн хүн нас барсан байдаг. За энэ бол цэвэр чамайг үүсгэгчээ таньж ийн үгүй юу гэдгийг шалгасан асуумж байгаа. За HDHV гэдэг түрүүн багш нь хэлсэн байгаа тий. Хүний за энэ дээр бичиж багш нь HDHV гэдэг бол хүний дархлал хомсдлын вирус. Тэгэхээр HDHV-ийн хувьд үүсгэгч нь вирус болж таарч байна. За дараагийнх нь болохоор сүрье тий. Сүрьетэй бид нэр 8 дугаар ангийнхаа эрүүл мэндийн хичээлээр танилцдаг. Сүрье гэдэг маань Mycobacterium tuberculosis. За өөрөөр хэлбэл сүрьегийн үүсгэгч нь савханцар хэлбэрийн бактери гэдэг. Латин нэрнээс нь шууд энэ бол бактериа гэж харагдаж байна тийм. За улаан бурхан дээр мөн вирусээр үүсгэгддэг байгаа тийм. Тэгээ үүсгэгчийн нэр нь Measles. Тэгээ гол нь улаан бурхан маань маш өндөр халдварлах чадвартай байдаг. За иймээс дох болон улаан бурхан маань хоёулаа вирусаар үүсгэгддэг байна нэ. Цор ганц бактериэр үүсгэгддэг өвчин нь сүрье байла. Тийм болохоор бид нас баралтын тоогоо сүрьегийн өгөгдлөөс шууд хараад хариултаас D өгөгдөл болох 1.6 гэсэн тоог сонгох нэ. За 28. Гаднаас халдварласан бичил биетний эсрэг дархлааны анхдагч хамгаалалт юу вэ гэж. За эндээс бүгдээрээ дархлааны анхдагч хамгаалалт гэд ороод ирэх юм бол шууд энэ өвөрмөц бус дархлааны талаар яриад байна гэж шууд тамаглалаа авна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эндээс бүгдээрээ өвөрмөц дархлааны урвал дээр юуг анхаарах ёстой вэ гэхээр тухайн эс тодорхой нэг таргеттэй буюу байтай тодорхой нэг эмгэг төрөгчтэй л харилцан үйлчлэнэ гэж бодох хэрэгтэй. Тэгвэл энэ өвөрмөц дархлааны үйл ажиллагаанд оролцдог эсүүд бол лимфоцит эсүүд байна. Тэгэхээр цаана Т болон
B-сэл бодно гэсэн үг хань штэ тий. За хариултаасаа бид нэр шууд лимфоцитуудыг хаасна. Эсрэг биеийн нийлэгжил гэхээр эсрэг биеийн оролцоотой явагдчихвэл энэ маань шууд өвөрмөц дархлаанд ордог. Тэгэхээр A-ийг хасна. За B дээр эсрэг төрөгч нийлэгжүүлэх гэж байна. Эсрэг төрөгчийг нийлэгжүүлж яах вэ? За B-ийг хаслаа. За дараагийнх нь эсрэг төрөгч илчлэх гэж байна. Тэгвэл эсрэг төрөгчийг илчлэнэ гэдэг нь цаашаага Т болон B-с маань одоо оролцоод цаашлаад санамжийн эс үүснэ гэсэн үг. Тэгэхээр C өгдөл бол 2 дахь хамгаалалтанд орно. За D болон E үлдлээ те. Бичил битнүүд B лимфоцитэд залхигдах гэж байна те. За D дээр бичил битнүүд B лимфоцитэд залхигдах гэсэн юм. Энэ B лимфоцит ерөөсөө залхих процесс явуулахгүй. Тэгэхээр D өгдөл бүр шаал худлаа сонголт аваад байна. За ингээд үлдэж байгаагаа харвал E өгдөл бичил битнүүд фагоцит эсүүдэд залхигддаг. Тэгэхээр фагоцитоос явуулах процесс маань өвөрмөц бусаар буюу ямар ч өвчин үүсгэж байсан бүгднийг нэг аргаараа залхиад задлана. Энд ямар нэгэн байдлаар согмол байдлаар явагдахгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ ямар нэгэн санамж үүсэхгүй. Тийм болохоор 28-ын зөв хариулт анх дахь хамгаалалтад фагоцитосын процессыг явуулж буй дархлааны эсүүд маань орж ирэх нэ. За 28-ын зөв хариулт E өгдөл байлаа. За энд байгалийн болон олдмол дархлааг бол харуулж өгсөн байна. За байгалийн дархлаан дээр юуг илэрхийлсэн байна вэ гэхээр микробын халдварыг авлаа буюу бичил битний халдвар авлаа тий. За эпителийн барьер буюу жишээлх юм бол одоо арьсан дээр л гэх тэнгууд хамгийн зузаан олон давхраг эпителийн барьер байж байгаа жишээ тий. За гидсний хан дээр гэл тэнгууд хоол боловсруулах замдах эпителийн барьер нь тэжээлийг цусан нэвтрүүлээд харин өвчин үүсгэгчийг хаах ийм нарийн согмол барьер байж байгаа жишээтэй. Харин амьсгалын замын хувьд гээл тэнгууд бидний сормонслог хүч үрийдээс оролцож байгаа жишээтэй тий. Тэгэхээр энэ болгоныг одоо ямарваа нэгэн байдлаар давлаа гэж бодъё. За ингээд давсан тохиолдолд залхигч эсүүд маань фагоцитосын замаар өвчин үүсгэгч бол залхих нэ. За цаашаа өөрчлүүлээд яах вэ гэхээр NK9-ийн оролцоотой халдвар авсан эсүүд болон хавдрын эсүүдийг устгадаг. Тэгэхээр энэ согмол бусаар явагдана. Нэгдүгээрт, хоёрдугаарт NK9 дээр санамжийн эс үүсдэггүй. Тэгэхээр энэ маань байгалийн дархлаандаа орж ирнэ гэсэн үг. За дараагийнх нь олдмол дархлаа. За олдмол дархлаад гээ харангууд энд антигений илчлэлт явагдсан байна. Илчилсэн тэр антигений мэдээллийг Т лимфоцит хүлээж аваад за цаашаага мэдээлэл авсан одоо Т лимфоцит маань оршоод за эффектор Т эслүү дамжуулж өгнө буюу өргөжлүүлээд хариу урвал явагдах боломжтой болж өгч байна гэсэн. Жишээлх юм бол Т хэлбэр сэл маань цаашаага цитотоксик Т-эсийг идэвхжүүлчих юм бол тэр эс маань тухайн өвчин үүсгэгчийн халдвар авсан эсийг юм уу эсвэл хавдрын эсийг согомлоор устгана гэсэн үг хаана шүү дээ. За өргөжлүүлээд хэрвээ Т хэлбэр сэл буюу туслагч эс маань Б лимфоцитыг идэвхжүүлээд за Б лимфоцит идэвхжсэн тохиолдолд симдисийг үүсгээд симдис маань цаашаага эсрэг биеийг нийлэгжүүлэн өвчин үүсгэгчийг хооронд нь наалдуулах ч юм уу те аглютинац гэж ярьдаг. Эсвэл хөдөлгөөнийг саруулах ч юм уу, нэг бол хоргоожүүлэх ч юм уу, иймэрхүү байдлаар бие организмыг хамгаалдаг байна. Тэгэхээр Т-эс болон Б-эс дээр аль алин дээр нь санамжийн эс үүсдэг. Тэгэхээр санамжийн эс үүсгэж яваад байгаа энэ одоо өрмөц дархлааны хариу урвал нь олдмол дархлааны хариу урвал гэж явдаг бол яг нэг аргаар хамгаалалтын процесс явуулаад байгаа макрофагууд, моноцитүүд, нейтрофилүүд зэрэг нь байгалийн буюу төрөлхийн дархлаанд ордог. Онцлогтой ахны. За 28-ын зөв хариулт E буюу дархлааны анх дахь хамгаалалтад бичил битнүүд фагоцит эсүүдэд залхигдах процесс маань ордог ахны. 29. Идэвхтэй дархлааг аль нь зөв тодорхойлсон байна вэ гэж. За бид антиген орно. За дархлааны хариу урвал өрнөн, санамжийн эс үүснэ. За энэ дээр саяны 28-ын тайлбарыг ойлгосон бол ер нь бол хийчих байхаа. Мэдээж юу ч болоогүй үед тийм ээ дархлааны хариу урвал явагдахгүй. Тийм болохоор дархлааны хариу урвал явагдахын тулд гаднаас антиген орж ирсэн байх хэвээр A, C, E өгдөл 3 энэ гурвын аль нэг нь зөв. Антиген ороод ирсэн юм чинь дархлааны хариу урвал явагдана. Тэгэхээр A, C хоёрын аль нэг нь зөв болж тарлаа. За эндээс бишүүдийг шууд дарчие. B биш, D биш, E биш.
За AUCU гэдгийг сүүлийн багнаас харъя. Санамжис үсгэн. За биднээс идвэхтэй дархлааг асуусан тий. Тэгэхээр идвэхтэй гэдэг нь өөрөө цаана халдвар аваад тэр хүн өөрөө идэгрэх гэдгийн цаана санамжийн эс үүсэх болон эсрэг бие үүсэх жор энэ хүн алиушээ судсан байна гэсэн. За энд түрүүний ярьсан байгалийн буюу өвөрмөц бус дархлаа ямар ч эмэг төрөгч байсан бүгдийг нэг аргаараа залхиад задлан тий. Энэ тэгэхээр манай залхигчсүүд манд орж ирнэ гэсэн. Харин олдмол буюу өвөрмөц дархлаанд халдварын тагтаараа тогтдог дархлаа маань ордог. Өөрөөр хэлбэл тухайн хүн халдвар авлаа эмэг төрөгчийн эсрэг дархлааны хариу урвал явагдлаа. Б болон Т гэсэн санамжийн эсүүд үүснэ. Мөн дээрээс нь тухайн эмэг төрөгчийн эсрэг үйлчлэгээ бүхий эсрэг бие нийлэгчдэг. Тийм учраас энэ нь олдмол буюу өвөрмөц дархлааны хариул гэж нэрлэдэг. За идвэхтэйг бас хэлсэндээ бие махбод өвчин үүсгэж эсрэг биеийг үүсгдэг урт хугацааны дархлааг идвэхтэй дархлаа гэж нэрлэдэг. Харин идэвхгүй дархлааны хувьд бусад биеэс бэлэн эсрэг биеийг авна. Богино хугацаанд тэр хүний амь насыг эрүүл мэндийг бол аварна. За 29-ийн зөв хариулт С өгдөл байлаа. За сүүлийн асуулт 30. Зурагт үзүүлсэн эсэд хичнээн хоромсон байна вэ гэж. За хоромсон гэх юм бол шууд бид нэр X хэлбэртэй бүтцээ бодно тий. Эсвэл энэ центромерээр ерөөд бол тоолцоход болно дөө. Хоёр шишгөгийн X хэлбэртэй бүтц биш тий. Тийм учраас И өгдлийг сонгоно. ДНХ-д бидний удамшлын материал маань байрлсан байгаа. За үргэлжлүүлээд ДНХ маань гистоны урагт ороогдсон ягтраад хроматин нэг үсгэн хроматин маань цаашаа улам бичлэгдэн эсийн хуваагдлын үед хоромсомыг үүсгдэг юм онцлогтой байх нэ. За 30-ийн зөв хариулт И өгдөл байлаа. За энэ хүртэл анхааралтай суугтайгаа хамт байсанд баярлалаа. Энэ хүрээд бичлэг өндөрлөе. Баяр таа.